За Батнайрамд гишүүний нэмээ. За баярлалаа. За одоо дахиад түрүүний хэлсэн нэл ерөөхдөө гүйцээч гэж бодож байна. За хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхаа асуудал төр дахиж хэлэхэд халамж аваад гэртээ одоо би сууж яа. Би одоо ингээд надад ингээд зүгээр юм өгөөч гэж сууж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүн ер нь л байхгүй дээ. За нэгдүгээр, хоёрт гэвэл хамгийн хүнд хөгжлийн бэрхшээлийн төрөл бол ерөөсөө л оюуны бэрхшээл ахгүй юу? Өөрөөр хэлбэл шийдвэр гаргах чадваргүй, юу идэх, юу өмсөх, тэ өөрийнхөө амьдралынхаа одоо ойр зургийнхаа хэрэгцээг хангах тэр шийдвэрүүдийг гаргаж чадахгүй. Тэрнээс бусдаар бол хэвтэрт байна уу, хөл гар нь хөдлөхгүй байна уу, ухаан санаа нь эрүүл сарвалал бол тэр хүн хэрвээ туслах технологийн тусламжтайгаар орчин нөхцөлийн хүртээмжтэйгээр ажил хийж болдог л хгүй юу? Оюуны хөдөлмөр хийж болно. Ярьж болно. Сууж агаад ажил хийж болно. Янз бүрийн боломжоор хүн байгаа нөөцөөрөө ямар ч хүн хөгжлийн бэрхшээлтэй байхаас үл хамааран хин нэгний ээж, аав, багш, хин нэгний найз нөхөр, мэрэгжилтэн, эксперт, зөвлөгч, улсын хурлын гишүүн юу ч хийж болно. Гол нь энэ хүмүүсийн энэ бие бялдрынхаа хязгаарлагдсан энэ зүйлийн хажуугаар ажил хөдөлмөр хийчээд нийгмийн даатгалаа төлөөд бусдын адил явж яснаа яг тэр тэтгэврийн одоо насан дээр ирээд шилжих болохоор хөгжлийн бэрхшээлтэй байхдаа авдаг байсан нөгөө туслах дэмжлэгүүд нь хасагдаад байгаа нэг ийм нөхцөл байгаад байгаа байхгүй. Яг л группийн тусдаа нөгөө тэтгэврийн тусдаа гэдэг. Тэгэхээр энэ хоёрын дундын асуудал дээр энэ нэгдүгээрт ингээд шилжилтээр анхаарат өгөөч гэдэг юм байна. Хоёрт гэвэл хөдөлмөр хийхийг дэмжээл гэж байгаа. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр хийхийг дэмжиж тэтгэврт гарах насан дээр бид нар хордоо нөхцөлийг тэтгэврт гарах нөхцөлд наашлуулж ингэж татаад байна шүү дээ. Энэ хордоо нөхцөл шүү гэд. Тэгвэл хөдөлмөр хийж байгаа хүн өөрөө эрүүл мэндийн хувьд хязгаарлагдтал мөртлөө ажил хийгээд байгаа нөхцөлийг юу гэж хардсан бэ? Энэ зарчмыг нэг хараад өгөөч мэрэгжлийн хүмүүс нь. Энийг энэ одоо тэтгэврийн нийгмийн даатгалын байна уу энэ хөндөж байгаа асуудал дундаа оруулаад яриад өгөөч гэж би хүсэж байгаа байхгүй. Тоо баримтаа арайч өгөж гаргасан одоо өшөө жоохон задлаа л та. Цөөхөн хэдэн хүний тоог хэлчихэл өнөөдрийн хууль өргөцсөн нөхцөл байдал ийм байна гэж орхиод баймгүй л байна л да. Тэгэхээр яаж хийж яагаад бусад оронд одоо жишг байдаг л юм бэл шүү дээ. Тэгэхээр нэгэнт шилжилт өөрчлөлт хийж л байгаа бол энэ хүмүүсийг хаяггүйгээр ямар ээлтэй бодлого байж болох вэ гэдгийг гараад өгөөч. Бид нар нийгмийн халамжаас ч юм уу те бэлэн мөнгөний асуудал ярихгүй байхгүй. Өөрийнхөө эвдэрсэн юм уу гэмтсэн биетэйгээ ажил хийж агаад тэрнээсээ мөнгө төлчөөд эргээд авч байгаа тэр тэтгэврийн тэр зүйл рүү адилхан ормороо гэхдээ жоохон шаталсан юм уу жоохон уян хатан нөхцөл хэрэгтэй байна. Нэгдүгээрт. Хоёрт гэвэл хөгжлийн бэрхшээлтэй мөртлөө ажил хийхдээ ажил хөдөлмөрлөөр шилжих үеэр нөгөө хөгжлийн бэрхшээлтэй одоо хүний авдаг зарим дэмжлэгүүд хязгаарлагдаж л байгаа шүү дээ. Журмаараа байж л байгаа шүү дээ. Бүгд тэрийг мэдж байгаа шүү дээ. Тэрийг нь ядаж харин ч ажилсныхын төлөө дэмждэг болоод өгөөч. Тэгэх юм бол энэ хүмүүс чинь ажил хийгээд тэтгэврийн нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураараа төлнө шүү дээ. Одоо тийм хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Группийн мөнгө авдаг. Гэхдээ нийгмийн даатгал сайн дураараа төлдөг зөндөө хүмүүс байгаа. Тэр хүмүүс чинь энэнд найдаж итгэж байгаа хгүй ийм шинжилэл хийн, ийм уян хатан зүйл байх байлгүй дээ. Одоо ажил хийхийг дэмжиж байгаа бодлого байгаа юм чинь ингээ явж байгаа. Тэгэхээр тэн дээр чиглэл төр насны хязгаар болон гарах нөхцөл тэтгэврлөө шилжих шилжилтээр ямар өөрчлөлт оруулах юм. Тэр жижигхэн хэсгийг нэг анхаарат өгөөч. Гэр бүлийн яамныхан энэ одоо бодлогын хүмүүс төр гэж би бүр зорж хэлмээр байна. За